За хай. Эмнэлгээс өгөн дөнгөж гарч ирсэн өдрийнхөө оройн жилөө маргааш нь жилөө хаалганы сторигоо хийсэн юм бичлэг уг нь л хийцэн байсан байхгүй. Тэгээд яг эдитлэх гэсэн чинь бүр юу яриад байгаа мэдтггүй эндээс нь баах юм ярьсан байсан байхгүй. Тэгэнгүүт би за болидоо дараа нэг тухтай завтай өдрөө зүгээр нэг хүмүүс яг эхнээс нь зэгцтэй ярих гэж бодоод өмнөх бичлэгүүдээ бүгдийг нь устгачаад одоо яг ярих гад байж байна. Энэ бичлэгийг яг нөгөө хамран байнгын битүүрдэг хүмүүс чих хамар хоолой асуудалтай хүмүүс илүү их үзээсэй гэж юу н бодож байна. Ах ингээд 3 дугаар курст байхад маань миний чих ингээд амар их шингэн гоожоод сүүлдээ бүр үнэртэй юм гоожоо. Тэгээд ээжтэй хэлсэн чи ээж зөв ч гэсэн явж үзүүл наач болохоо хэлсэн болол ингээд ийм хэмжээнд хүрсэн бах гээ. Тэгээд би тэр тухайн үед яг эмжиж рүү очисон чинь намайг дунд чихний өрөвсөл болсон байна. Эдэд өрөвсөл болсон байна. Цэвэрлүүлээж харуулад ингээд антибиотик уугаад эмчлэх хэрэгтэй гээд тэгээ би 5 хоногийн эмчилгээнд явангуудаа минийх тэр доороо зүгээр болсон. Тэгээ тэр үед миний хамар битүүрдэг байсан. Хамраа асуусан чинь энэ чихнээсээ болоод хамарчин битүүрж байгаа маа. Одоо ингээд чихээ янзлаад авчих юм бол тэгтлээ их одоо нөгөө нэг хамарчин битүүрхгүй гэсэн чинь нэрэл яг ингээд зүгээр болсон. Миний чих хамар хоёулаа. За тэгээд тэрнээс хойш нэг 2 3 жилийн дараа би төгсөөд Солонгос яваад Солонгост очиж амьдарч ирсний 2 дахь жилдээ миний хамар чих хоёулаа буцаад жоох асуудалтай болсон. Хамар бол арай гайг байсан. Чих одоо нөгөө жоохон дархлаа унах ч юм уу те эсвэл ингээд жоох ядрахаар эсвэл жоохон ханиад төрөхөр ч юм уу чих бүр амар өвддөг болсон. Өмнө нь Монголд байхад болохоор баг өвддөггүй зүгээр ингээд юм үнэртэй шингэн гараад идэг гэсэн аахгүй. Миний бие өвдөх болон дархлаа унах болгонд ингээд чих сэтрээдсэн байхгүй. Тэгээ жилдээ ингээд нэг юм уу 2 удаа бол чих бол зоолттой өвддөг байсан. 2021 онд болохоор би Монголд ирэхдээ корона тусаад тэгээд буцаад миний хамар одоо битүүрдэг болоод эхэлсэн байхгүй юу. Тэгээд буцаад ерөөсөө өөрөөр ингээд хамар маань ерөөсөө ингэж онгоохгүй. Тэгээ би корона тусснаас хойш ингээд байнгын заслах цацдаг болоод тасралтгүй одоо 2025 гэдэг чи 4 жил болсон байгаа байхгүй юу. Тэр хооронд болохоор чих хамар хоёр ингээ хоёлаа жоохон асуудалтай гэдэг нэг юм онцтой яваад байгаа. Тэгээ би өөрөө сая өнгөрсөн жил Монголд ирсэн байхгүй. Тэгээд Монголд ирэхээс өмнө миний чих хамар хоёр хавсарч сүүлийн 2 жил бол маш их өвдсөн. Ганцаараа ээж хоёроос хол байсан болохоор угаасаа надад тий одоо хүний нутагт дээрсэн ганцаараа байж хаглаанд орох бодол юусоо байгаагүй байхгүй юу. Тэгээ хоолоо бол хүүхэд ах юм би угс хоолойны ангинтай амар хоёр том хоолойны махтай тэгээд өвөл ханиад хүрэхээр ингээд битүү идэ бээр татаад ингээд шүүн ундаж чадахгүй ер нь бол нөгөө хоолойны мах удах тусмаа ясандаа ордог гэдэг штэ миний бүртээ ясандаа орсон ингээд нөгөө бүх би халуун шатаад ясын ангинаад ингээд хондог байхгүй юу. За ингээд миний чих хамар хоолойны асуудлын зөвөр бол өнгөрсөн хугацаанд ийм байсан. Би ч юм бол одоо нөгөө өглөөнөөс орой хүртэл ингээд юм ярьдаг ажил хийж байгаа штэ тий тэгэнгүүт ингээд ингээд зөксөө зайгүй яриад исэн чинь би үрсэн ингээд амьсгалаа ингээд сайн авч чадахгүй байсан байхгүй. Уг нь бол хавцлын цацаад байгаа юм хамар бүр тэгж ингээд сансанд хүртэл ерөөсө онгойж өгөхгүй. Амьсгал ингээд удаан докторгүй байснаас болоод надад хоёр шинж тэмдэг илэрсэн. Нэг нь пульс амар ингээ өндөр болоод байсан. Наас нь мэддэггүй ингээ салгалал чичрээл миний пульс ингээ алдагдаад толгоо ингээд амар өвддөг. Тэр толгооны өвдөлтийг бол бүр үнээр ярмааргүй ингээ өглөө толгоо амар өвдөж сэрээд өдөржингөө өвдөөд орой өвдсөөр л унтдаг өглөөс ирээд өвдсөөр л сэрдэг. Тэр бүр ингээд хамгийн муухай мэдрэмж байсан. Шүн бол хүн чинь ингээд нөгөө сэрүүн биш юм чинь цацаад байж чадахгүй штэ. Тийм болохоор нөгөө хамар нь ингээд таглараа амаараа амьсгалж байгаа нөгөө ам нь ингээд ширхэг тусал ингээд чихшилгүй болоод ингээд хоолоо уг тэр чигтээ хатаад гэд бүр яг ингэж шүн сэрээдсэн байхгүй шүн сүүлийн сар бараг тэгж сэрсэн. Яг нь ойрон дундаа тэл газ цацалгаа цацаал онгоохыг нь хүлээж авал ингээл хоолоогоо дандаа орны хажууд ус тавьж агаад хоолоогоо чиглэл нэг болгоо тэгээ ингээ унтцдаг байсан. Яг энэ байдлаараа бараг сар явсан байхгүй юу. Өмнө нь бол яг навцлынаа цацаад нэгээс 2 цаг бол асуудалгүй толгой тарих өвдөхгүй гайгүй шүндөө бол яг цацахгүй ч унтах үе байдаг гэсэн. Тэгээ сүүл рүүгээ бүр ингээд сая яг хаглаанд орохоос сүүлийн сарын хугацаанд бол бүр ингээд амар хүндрэл явагдаж гин гэж би бол ойлгож байгаа байхгүй юу. Амар сонь тэр ажил дээр очихоор л миний бие өвдөд байгаа байхгүй юу. Нэгээс 5 дахь өдөр нөгөө би ч ажилдаа болохоор эмнэлэг рүү явж үзүүлэх гэж боддггүй байсан байхгүй юу. Тэгээд хагасаа өдөр эмжижигийн ганцхан нөгөө ажилдаг цаг авдаггүй салбар нь 10 дугаар хорооллын салбар байхгүй юу. Яг очирлаад ирсэн дараалалаараа өдөр нэг үдээс өмнө өглөөний цагаар ингээ үзүүлчих болдог. Тэгээ би тэрийг нь бодоод дандаа хагасаа өдрийн өглөө ч юм очиж үзүүлээл. Тэгээд антибиотик бичүүлж аваад нэг 7 хоног яваал судлаагүй надад ерөөсө 3 судалсан эмнэлэг нь MJJ нэг 3 дугаар эмнэлэг байсан байхгүй юу. Тэгсэн чинь яг миний эргэн тойронд бол 2 хүн MJJ-д орсон, 2 хүн 1-р эмнэлэгт орсон байгаа байхгүй юу. Тэгээд 1-р эмнэлэгт орсон хоёрлуугаа ингээд ярьсан чинь хоёулаа ингээд 1-р эмнэлэг бол үнэхээр нэг тийм ингээд
Үйлж гоолоод энэ асуудалтай байсан тэгсэн юм ерөөсөө байхгүй. Нэгдүгээр эмнэлэг бол амар сайн байсан гэсэн. Тэгээ MGG рүү бас орсон хүнээс асуусан чи MGG юу н сайн штэ гэд тэгчихсэн. Тэнгүүд би болохоор нэгдүгээр эмнэлгээр явж үзээгүй, MGG-гээр бол ер нь яваад үзсэн байгаа штэ. Ингээд нэг удаа улсын эмнэлгээр үйлчлүүлж үзье. Би ер нь ирснээсээ хойш улсын эмнэлгээр ерөөсөө огт үйлчлүүлээгүй. Дандаа хувийн эмнэлгүүдээр л ер нь эмэгтэйчүүд тэгээл нөгөө дотор нэг бүтэн биений шинжилгээ бүр ерөөсөө нөгөө хагасаа буцаанд цаг гарч байгаа болохоор дандаа хувийн эмнэлгүүдээр явуулсан байхгүй. Тэгээд улсын эмнэлгээр ер нь яавал яаж үйлчлүүлдэг юм бол гэж ерөөсөө мэдэхгүй явж агаад тэгсэн чинь харин 2019 оноос хойш нийгмийн даатгалаа бүгдийг төлцсөн хүн бол ийм Монголиагаар одоо тэгээ хүссэн эмнэлэгтэй хүссэн одоо тасагтаа хүссэн одоо тэр амбулатортой болохоор цаг авч болох юм билий. Гол нь цаг байгаа юу байхгүй юу л гэдэг байна. Нэгдүгээр эмнэлгийн одоо чих хамар хоолой эмнэлэг бол өдрө болгон цаг байж идэг юм байлээ шүү. Тэр бол болдсон байлээ. Миний шатанд үзлэг хийх боломжтой. Тэгээ үзлэгээ хийлгэж цааш эмч чинь ингийн шүү тгий шүү гэдэг одоо зөвлөгөөг одоо чиглүүлж явна гэсэн үг байна. Цаг аваад үзлээ. За тэгээд очисон чинь үзлэгээр орсон чинь миний хамрын таславч баруун тишээ жоохон далилттай. Тэгээ миний өрөөсөө хамрын битүүрлийн гол шалтгаан нөгөө хамрын дотор самалдаг гэдэг юм байт юм байна л да. Одоо энэ миний хавцаа байдаг юм мэдгүй сайн мэдгүй. Тэнгүүд тэр самалдаг маань амар хөөлттэй байна гинэ миний цацаж матсаж ингэсээр агаад одоо тэр самалдаг нь ингээ хөөцөн байх магадaltaй гэж байгаа байхгүй юу. Өөр ямар шалтгаан байдгийг мэдэхгүй. За ямар ч хэсэндээ миний самалдаг ингээ хөөцөн болохоор амьсгал ингээд жоо хэцүү. Тэгээ би нөгөө ажил дээр очихоор би өвдөд идэг гэсэн шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг самалдаг чи ийм нөгөө хуурай одоо энэ дотор орчинд ороод ирэхээр бүр илүү хөөгдөг. Гадаа хүүтэнд ингээ сэрүү нөхцөл байхаараа жоох ингээд одоо хөөлтөнд багасдаг гэх юм уу. Тэгэхээр би ингээ гадуур явахаар зүгээр хэрнээ ажил дээр ороо суухаар л ингээл нэг удахгүй цаг магийн дараагаас ахуулаад амьсгал ингээл докторгүйчүүд амар жоох хэцүү болоод идэв гэсэн. Тэгэл би чинь oh my god юу хаалгаа вэ те өмнө нь бүр хаалгааны хий үсгэж сонсч үзэж байгаагүй хүн. Яг өмнө ингээ гоо сайхны хаалгаануудад орж лээсэн л та. Гэхдээ бүтэн ундуулахтай те яг юм эрүүл мэндийн талаас хаалгааны өрсө орж үзэж байгаагүй болохоор жоохон шокны юм зохилт авсан л та. Гэхдээ одоо тэгээд тэглээгээд явахдаа нэгэнт байдал эндээ хүрсэн юм чинь. Нэгдүгээр эмнэлэгт хамгийн ихний эмчээ маань өгсөн зөвлөгөө болохоор шууд томограф авахулна гэсэн. Тэгээд дүрс онцлогоогоо үзүүлжиж тэр хамран дотор тэг энэ хавьд одоо ямар өрөвдөл байна гэдгийг тогтоод юм байлээ. Эмч нар нь нөгөө нэг CD-гээ үзээл шууд гараад ирд юм байлээ. Тэгээд намайг болохоор одоо хамрны энэ хэсэг бол өрөвсөлтэй байна. Өрөвсөл нь жоохон тухруугаа орцсон, баруун тал руугаа жоохон шингэнтэй байна. Гих мэтчлээ одоо миний одоо зөвөрүүдийг хэлж өгөөд тэгээд таарсан тохирсон эмчилгээ нь одоо бичиж өгөөд би нэг 7 хоног антибиотик уугаад 7 хоног антибиотикийн ардаас зүгээр ингээд тэр нэг одоо эдгэх одоо хугацааг нь өгж байгаа нэг 2-7 хоногийн дараа намайг ирээрэй гэсэн баггүй. Түр нь тэрийг сонсоод за би ер нь бол нэгэн л хамраа шийдэх гэж байгаа бол амрах хэрэгтэй юм байна гэдгийг хэлээд ажилдаа хэлээд тэгээ би нийт 3 сарын ер нь бол чөлөө авсан. 2-7 хоногийн дараа би тэр хоорондоо дархлаагаа дэмжих гэж явах хичээсэн, сувлилт хэвтээд тэгээд ер нь нэх гарч орж одоо хүмүүс дунд орж ингээ ханаа томуу тусгүйхан шиг байж агаад жоох ингээ бие тэнхийгээ ингэж дэмжиж байгаа. 2-7 хоногийн дараа очисон чинь намайг дахиад томограф авах хэрэгтэй гэсэн. Одоо нөгөө өрөвсөл чи хэр болсныг ингээд харах хэрэгтэй гэдэг. Тэгээд би дүрс онцлогоонд дахиж оруулж өгөөд дүрс онцлогооныхаа CD-г үзүүлээд за тэгээ ерөнхийдөө бол хагалгаанд орохоос өмнө тэгээд миний бас энд нэг жоохон нэг тийм салстны нэг юм наалтцсан байна ч гэлээ ямарс нэг юм байна гэсэн. Тэгээ ахаад намайг ингээд хэд хоног 7-оос 10 хоног юм ууж агаад хүрээдэх гэсэн аахгүй. Тэнгүүд нь би шууд хэлээд энэс удаа хүлээж чадахгүй гэдгийг хэлсэн. Тэрнээс удаа хүлээгээд хагалгаанд ороод 1-2 сар гам бариад ингээ ажил төрөлтөд орох юм бол хугацаа нь ингээ амжихгүй болгоцсон байхгүй. Тэгээ би энэс удаа хүлээж чадахгүй гэдгийг хэлсэн чинь эмч тэгвэл одоо хаалгааныхаа бүх юмыг бүрдүүлж ирээд хаалгаанд орох цагаа авсныхаа дараа хүлээнгээ тэр юмээ уу гэд. Хаалгаанд орохын тулд одоо ингээд эхлээ өрөвслөө дарж байна. Өрөвслөө идгэлээд хаалгааны багц шинжилгээ өгөх хэрэгтэй гэдэм байлээ. Цусны ерөнхий, шээсний ерөнхий хоёр. Тэгээд нөгөө X-ray, цэжний X-ray ингэж авахуулаад тэгээд ямар ч байсан хаалгааны нэг юм 9 төрлийн бүрдүүлэх бичиг баримт бүрдүүлээд одоо бичиг баримт гэж солиорж байгаа нөгөө нэг шинжилгээнүүдийн хариунуудыг бүгднийг сайхан бүрдүүлж авч очоод тэгээд эмчтэй үзүүлэх юм бол эмч чинь за чи бол хаалганд орж болох хүн байна, болохгүй хүн байна гэдгийг чинь шийдэж өгнө. За тэгээ минийхийг хараад за бүх юм ок болсон байна ингэсэн байна. Тэгээ хамгийн сүүлийн шат нь болохоор мдэггүй жүгэлт эмчтэр очих юм билээ. Одоо нэг бүтэн оркоцтой хаалганд орох болохоор тэгээ мдэггүй жүглийнхаа эмчтэй уулзаж бас шинжилгээ юмнуудаа харуулад мдэггүй жүгэлтийн бичгээ аваад тэгээ буцаад одоо чих хамар хоолойн тасгийн эмчтэр очоод
За бүрдүүлээд ирлээ болж гин үү, окей гэдгсэн чинь амлалтаар эмчинд болчлоо. Одоо чи тасгийн эмч рүү яваарай гэд. Тэгээд амлалтаар нь A блокийнхаа 3 давхарт нь байлоо да. За тэгээд тасах нь болохоор B блокийнхаа зөрүүлж иж магадгүй ямар ч юм 2 тусдаа блоктой юм лээ. Тэгээд тэрнийхээ 5 давхартай байдаг. Тэгээд тасгийн эмч дээр нь очиод ийм бүрдүүлээд ирсэн. Одоо би хаалганыхаа цагийг авах гэсэн маа гэдгийг хэлээд тэгээд би 11 сарын 19-нд эмнэлэгт хэвтээд 20-нд хаалгаанд орох өдрөө 12 хоногийн өмнө ингээд хаалганы дарааллаа хүлээсэн гэсэн үг байхгүй юу. Тэгээ 19-ний өдрөө би эмнэлэгтээ очиод хэвтсэн. Тэгтгийн тул эхлээд стор нийлгэх хэрэгтэй гэдэм байлээ. Засгийнхаа 2 давхарт нь стор нийдэг хэсэг нь. Тэгээ очиод стор дээрээс нь 5 давхрын эмчнэр нь одоо тэрнлүү ингээд системд нь миний мэдээллийг оруулаад өгөх юм бол 2 давхарт нь очингууд ийм шалтгаанаар ингээд хэвтэж чаа стор нийлэх яа гингүүд тэр хүмүүс нь регистрийн дугаараар өөрсдөө мэдээд тэгээ нөгөө юм хаалганы заалттай юм бугуйч зүйлгүүлж өгөөд болохоор хаалганыхаа зардал бүх мөнгө төгрөгөө ингээд төлчихнө. Тэгээ 20-доо хаалгаанд орсон. Хаалгаанаас хойш би 4 хоног эмнэлэгт хэвтэж агаад хаалгааны дараа 48 цаг нөгөө юм чихэстэй хамрын чихэстэй 48 цаг чихэстэй жагаад 2 дахь 48 цагийнхаа дараа тэрийг ингээд гаргуулж авсан. Миний яг хамрны үндсэн онш болохоор хамрны таславч баруун тишээ үйл ялэг жоохон морилттай. Тэгээд нөгөө хамрын доторх самалдаг нь хөлттэй. Тэгээ миний ерөөсөө хаалганы гол хэсэг бол тэр самалдгийг тайрах байсан байхгүй юу. Тэгэнгүүт манай одоо намайг хариуцж байгаа миний ерөнхий эмч болохоор хоёлаа ер нь бол тэг зөв зүгээр байгаа энэ таславч чинь ер нь бол энэ хамрын одоо мөгөөрс гэх юм уу да. Тэг хоёлаа зөв зүгээр байгаа энэ мөгөөрсөг ер нь оролдож яах юм бэ? Энэ бол тэ нэг хамар битүүрүүлээд авах хэмжээний морилт бол биш байна. Тийм болохоор энэ одоо тэг ясанд хүрх хэрэггүй гэж бодож ингээ би ч гэсэн окей таал мэдж байгаа юм чинь тэгээд амрын самалдаг одоо тайрах хаалганд орсон гэсэн үг байхгүй юу. Өнөөдөр чинь 11 сарын 30 гэдэг чи би 20-нд хаалганд орсон. Би 10 хоногийн дараа ийм байна. Нэгдүгürt миний царай одоо хөхрөл байхгүй байгаа шалтгаан нь таславчны хаалгаа хийлгээгүйгээс болж байгаа. Хэрвээ таславч хийгээд одоо нэг хамарны дээр мөгөөрс ясанд хүрсэн бол мэдээж тодорхой хэмжээний нүд ингээд амраа ингээд жоохон хөхрөл явагдах байсан гэсэн. Ямар ч байсан миний хамрны хаалгаа нэг ийм болоод дууссан. Түүнд болохоор надад одоо нэг юм анхаарах хэрэгтэй юм уу да гэж бодсон юмнуудаа би ингээд нэгээр нь хэлээд үгүй. Би одоо ерөөсөө дандаа нэгдүгээр эмнэлгийн л туршлага ярьж өгч байгаа гэсэн үг. Би та улсын эмнэлгээр явах гэж байгаа бол маш их цаг зав хэрэгтэй гэж хэлмээр байна. Тийм байлээ. Ерөөсөө сул талтай юм нь цаг олдож байгаа ч гэсэн амар юм удаан гэх юм уу одоо нөгөө хоорондын хугацаа. Одоо жишээлбэл би улсын эмнэлэгт хамгийн ихний үзлэгээ хийлгэсэн чинь намайг одоо томограф буюу дүрс онцлогоо хийлгээд ирээ. Дүрс онцлогоогоо хийлгэснийхаа дараа чи ингээд ямар үрвсэл бидчим одоо энэ хамранд чинь байгааг бид нар мэдчихэж тэрэн таарсан эмчилгээ өгнө гэж байгаа байхгүй. Тэгээ би дүрс онцлогоог ингээд надад өгсөн цагаар нь би 10 хэдэн хоног хүлээсэн байхгүй. Тэгээд яг тэр өдөр нь оцсон чинь дүрс онцлогоо нь засвартай гэд байхгүй болсон байсан. Тэгээд би бүр эмчээсээ хүү яа одоо тэгээ яана гэсэн үг гэлээ гэдгсэн чинь чи хувийн эмнэлэгт авахулж болно шүү дээ гэд надад тэр өдөр хэлсэн байхгүй. Тэгээ би болдог байсан мүү гэд хэрвээ би болдгийг нь мэдсэн бол зүгээр надад хамгийн анх үзүүлсэн өдрөө очиод би зүгээр хувийн эмнэлэгт ороод би ингэж 12 хоног алдах хэрэггүй байсан гэдгээ ухаарсан сүулт нь авах. Одоо жишээлбэл улсын эмнэлэгт та дүрс онцлогоо авъя гэвэл таны үзлэг одоо хамрны зөв ерөнхий үзлэг хийлгэснээс хойш доор хаяж 10 хоногийн дараагаас цаг болно гэсэн үг байхгүй. Тэгээ хэрвээ та цаг алдмааргүй байх юм бол гараа зүгээр улсын хувийн эмнэлэгт 30 минут зарцуулаад оруулаад ирнэ гэсэн үг. Тэгэл энүүгээрээ л ялгаатай. Эмнэлэгт ингээ 12 хоног хүлээсэн ч гэсэн 27 мянгаар орно. Хувийн эмнэлэгт 110 мянгаар ингээд хамрын дүрс онцлогооны зураг авахулчих юм билээ. Тэгээ би шууд тэгвэл би гараад хувийн эмнэлэгт ингээд харуулчаад ирээ гээд тэгээ хувийн эмнэлэгтээ өгөөд 30 минут хүлээгээл хувийн эмнэлгийн CD-г нь гаргаад өгчтэй мөлий тэрийг орж эмчээрээ уншуулаад болоо. За нэгдүгürt миний алдсан юм. Хоёрдугаарт болохоор ингээд одоо хамгийн анх ингээ үзүүлсэн эмч дээрээ хаалгаанд орно гэдгээ мэдээд би одоо нэг эмчийг ингээд юм байна гэд бодсон. Тэнгүүд би тэрнээс хойш 3 4 удаа очиход өөр эмчнэр суужсэн. Яг бүх эмчнэр нь мэддэг чаддаг лаг байсан л да. Гэхдээ би одоо ингэ суусан эмч болгондоо өөрийнхөө хамрын түүхийг ярьж байгаа байхгүй би ингэсэн чинь тэгээд ингэж байгаа болохоор ингэж байгаа. Тэгвэл эмч болгон мэдээж ингээд яг нэг хүн шиг байхгүй өөр юм ярина штэ. Судлаад тэгээд тэр эмчийнхаа одоо дугаарыг авдаг гэсэн ч уу яад гэсэн ч уу тухайн өдрөө тэр эмчигээ ирэх одоо нөгөө нэг өдрийг нь тааруулж бас цагаа сонгоод очивол зүгээр юм билий. Би болохоор ерөөсөө нөгөө давтан үзлэг цаг хэрэггүйгээд дуртай үедээ гүгэд очичдаг байсан аахгүй юу. Давтан үзлэг цаг хэрэггүй гэсэн хэрнээ цагаараа орж байгаа хүмүүстэй зэрэгцээ ингэ зогсчихно. Цагаараа орж байгаа хүмүүс нь ингээл одоо 8:30-аас миний цаг одоо ингээ 8:40-оос миний цаг гэл ингээл
чихээд ангууд тэр зуунд нь би өөрөө цаггүй ээжиж ингээд урдуур нь дайрж орох хэвээр юм уу, хүлээх хэвээр юм уу мэдэхгүй. Тэгмээ зарим шувлагч нар ингээ ороосонгууд шууд үзүүлгээ, зарим нь болохоор та хүлээх хэвээр гэд ингээд. За тэгээ хоёрдугаарт болохоор та яг ямар эмчтэр хаалгаанд орох гээд байна. Тэр эмчээ судалж агаад яг тэр эмч дээр үзүүлгээ үзүүлээ, тэр эмчээр удирдуулад ингээд нэг эмчийн гар дор явмаар байвал тэгэх хэрэгтэй мөлий. Би болохоор мэдэхгүй ингээ 3 4 эмчэд өөрийнхөө одоо тийм хамрынхаа түүхийг яриад ингээ яваад байсан. Гэхдээ би хамгийн анх үзүүлсэн эмч дээр бол хаалгаанд орсон л доо. Хамгийн ихний нэгдүгüүрт хэлснээ ахад тавтаа хэлчихэ. 3 дугаарт болохоор хамгийн ихнийх нь бол танд ямар үүрэгсэл байгааг дүр сонжлогоогоор тогтоосон гэдгсэн шүү дээ. Тэнгүү дараа нь 3 дахь асуудал юу вэ гэхээр хагалгаанд орохын өмнө хагалгааны багц шинжилгээ заавал өгдөг юм билээ. Тэгээд тэрийг нь ч гэсэн та хэрвээ одоо улсын эмнэлэг хүлээх юм бол бараг ахаад 10-аас 14 хоногийн ингээ хугацаа таалтна гэсэн үг. Тэгээд улсын эмнэлгээр өгөхгүй зүгээр би өөрөө ингээ шинжилгээний хариуг аваад ирж болох уу, хувийн эмнэлгээр явж болох уу гэж асуугаад угаасаа болно гин. Тэгээд болно гэх юм бол зүгээр шууд гараад хувийн эмнэлгээр тэр хагалгааны өмнөх багц шинжилгээг хийлгээд ирэх хэрэгтэй юм шиг санагдсан надаа. Би улсын эмнэлгийг хүлээвэл дахиад 12 хоног алдах байсан байхгүй юу? Хамраны дүр сонжлогоогоо авсан газар руугаа ахаад орсон чинь яг урталт нь яг ийм шинжилгээний хэсэг бас байгаа гэд. Тэр нь болохоор IT лаборатори гэдэг нэгдүгээр эмнэлэг яг ардталтай юм байл. Ерөөсө бүх л шинжилгээ бүх юм хийждэг айгүй амар эмнэлэг байсан. Тэгээ хувийн эмнэлэгч учраас ингээл үйлчлэгээ харилцаа хурд маш сайн байсан. Тэгээд тэр нь бол бүр үнэхээр ингээд ажлыг бүр ингээд нуруунд дээрээс аваа хийцэн юм шиг амар гоё байсан. Багц шинжилгээ хэд бол нэг үнэтэй болоогүй 200 мянга л болсон. Одоо X-ray тэгээд шээсний ерөнхий амар олон төрлийн ингээд 7-8 багц шинжилгээ ингээд тэр хариунаас нь авах хэрэгтэй байсан байхгүй юу. Тэгээд зүрхний цахилгаан бэлтгэн тусдаа 20 мянга ч гэж хэлээ. Ер нь бол ингээд нийлээд нэг 200 мянга л болсон. Яг хэрвээ хин нэг надад энийг хэлж өгсөн бол би энийг ингээд амар олон өдөр болохгүй те. Хаана ямар таск нь байгаад хаана яадаа ингээд эргүүтэхгүйгээр би ингээд 3 өдөр гарахад л бүх одоо ингээд бүх юм ингээд цэгцэлж чадах байсан байж тээ гэж бодсон. За яг хамгийн ихний бол нөгөө нэг томограф дүр сонжлогоонд орсныхаа дараах нөгөө үр өслөө дарах бол хоног бол мэдээж эмээ ууж хүлээх нь тодорхой. Тэрнээс хойшх ажлуудыг бол аим амраар ингээд цэгцэлж бас болох байсан байж тээ гэдгээ мэдээд би амар зовсон ч юм байхгүй л дээ. Би бас өөрөө ингээд хайтаа хийгээ явцсан. Тэгээ тэрэндээ бас маш их олзуурхсан. За дөрөвдүгüүрт болохоор MGG ерөнхий үйлчлэгэнд 60 мянга гэдэг. Тэгээ цаашаа явуулаад одоо PCR шинжилгээ тэрэг гэдэг юмнууд нь бол ингээд ингээл уус хувийн эмнэлэг юм чинь ингээл айгу өртөгтэй байдаг санагддаг байхгүй одоо. Тэгээ улсын эмнэлэгт болохоор ерөнхий үйлчлэгийн хүн бол үнэгүй шүү дээ. Тэгээ тийм болохоор олон талаар би бас мөнгө хэмнэж чадсан гэж бодсон. Нэгдүгээр эмнэлэгт орсон давуу тал нь. Тэгээ хоёрдугаар давуу тал нь юу байсан бэ гэхлээр би энийг бол одоо давуу тал гэхүү сул тал гэхүү мэдэхгүй л байна. Миний хувьд бол их давуу тал юм шиг санагдсан. Улсын эмнэлгүүдийн 9 сар гэхэд одоо эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнэ нь бол ингээд байхгүй болсон юм шиг үлээ. Тэгээд юм шиг байлаа гэж уус тэгсэн заяа. Тэг ингээ хөнгөлөлттэй үнээр одоо энэ хаалгаанд орсон бол хүмүүсийн хэлж байгаагаар бол 300, 400, 600, 700 мянган төгрөг байдаг гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт миний одоо хаалгаа болохоор хамгийн ихний залтаар бол хамрын таславч самбалдаг хоёрыг хоёулангийн тайр хаалгаа нийлээд 2,458,000 төгрөг гэжсэн. Тэгээд одоо болохоор нөгөө оны сүүл мөл болж байгаа гэж хэлэхгүй улсын бүх нөгөө эрүүл мэндийн даатгалын хөнгөлтүүд одоо цуцлагдсан байгаа юм билээ. Тийм учраас эмнэлэг маш ил хууль хаалгааны одоо яг юм тасгийн хаалгааны уучрууд нь хідэн сараар ингээ овоороогүй ингээ шууд ингээл сарын дотор шийдэгдээд ингээд орчиж болохоор болцсон байсан. Тэгээ тасагдаач гэсэн ингээл бүр нөгөө амар хүнтэй бас биш айгүй хайтайхан байсан. Тэгээ энэ болохоор надад нэг талаараа жоохон давуу талтай санагдсан гэх юм уу да. Тэгээ би нөгөө нэг байж байхдаа бас эмнэлгийн нөгөө нэг үйлчлэгч ихтэй ярьсан чинь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үеэр бол бүр ингээд амар зөксөө зэгүй хүн ихтэй байдаг. Одоогоор болохоор төлбөрөөр орж байгаа болохоор нэг их хөнгөө байна гэсэн баггүй юу. Тэгээ тэр нь ч гэсэн айгүй ингээд одоо эмчнэр ачаал багтай би ийм аюулгүй санаа хамар тайван орж болохоор ч юм шиг санагдаад. Гэхдээ ер нь бол угаасаа өдөрт ингээл тодорхой хэмжээний хаалгыг зөв ингээл тодорхойгоор нь тохируулж өгсөн л байдаг л байх л та. Гэхдээ ер нь бол ягаад ч надаа маш юм тайван зөв үедээ орж байгаа юм шиг санагдсан. Ингээл нүүрэндээ мис хүргээл ингээл хавдар мавдартай үед бол ингээ гадаа амар халуун байх ингээ амар хэцүү байдаг байхгүй юу. Тэгэхээр яг орж байгаа удирдал нь ч гэсэн гэрээсээ гарахгүй бол тэгэл энэ утаа өнөр чинь бас гайгүй байгаа шүү дээ. Тэгээд сая би яагаад анх миний тооцоод хэд байсан гэж яагаад одоо ийм гэж хэлж байгаа вэ гэхлээр нөгөө нэг эмчтэйгээ ярилцаад би хамрын таславчаа болоод самбалдагаал багасгах болсон шүү дээ. Тэгсэн чинь миний хаалгаа бүр
сая 400 хэдэн мянган төгрөг болсон байхгүй юу. Тэгэнгүүт сая 400 хэдэн мянган төгрөгөөр би хаалгандаа л орсон гэсэн үг. Яг хаалганы үндсэн төлбөр нь. Тэгээ тэрэн дээрээс нэмээд би болохоор ороод тасгийн энгийн тасагт нь ороогүй. Энгийн тасагт нь ингээд 7 илүү 6 ширхэг ор байсан. Тэгээ яг миний орсон өдөр нөгөө хаалгаанд өмнөх өдөр нь орсон гэсэн 3 хүн надтай нийлээ дахиад 1 хүн ч илүү 2 хүн ч илүү зэрэг зэрэг хөвтчихсэн. Бүх орон дүүрэн. Тэгээд ингээд амар юм агааргүй санагдсан байхгүй. Тэгээ би төлбөртөө өрөнд ормоор байна гэж хэлж агаад төлбөртөө өрөө хүлээжсэн чинь тэр өдөр төлбөртөө өрөө гарсан шүү орохгүй гэхээр нь тэгээд би орсон. Тэгээд төлбөртөө өрөө нь болохоор 29 мянган төгрөг дотор хоёулахнаа байдаг. Тэгээ маш тухтай, маш цэвэрхэн энгийн өрөөгөө бодвол ор морн бүр үнэхээр гоё ортой мэл. Хувийн эмнэлгүүдийг бодвол улсын эмнэлгийн төлбөртөө өрөө бол амар дайггүй байгаа зү. Тэгээ өглөө өдөр орой хоолтой мэдээж эмнэлгийн хоол хаалганы хоол болохоор тийм амар тийм энэ янз бүрийн хоол байхгүй дандаа л юм цутанлаг маягийн тиймэрхүү хоолнд өгчээсэн. Тэгээ нэмэлтээр эргэлт мэргэлт өөрөө доошо буугаад 2 давхурт кафе, 1 давхурт ингээд сий өндөр байдаг болохоор идэх юм олох бол зовлонгүй байсан. Гайгүй. Тэгээд нэгдүгээр эмнэлгийн ажилчид эмчнэр бүр ингээд маш харилцаа сайтай хүмүүс байсан. Ямар ч байсан бусдыг мэдгүй ч гэсэн Чихамар хоолойн тасгийн зөвлөгч эмчнэр нь ингээд айгүй тийм чадварлаг санагдсан надад бол. Би ч юм бол ер нь ингээл харсан юм болгоно ингээл амар гоочлж ер нь ингэж бодох дуртай байхгүй өөрөө. Тэгмэд ингээд надад бол үнэхээр сэтгэл одоо ингээд дүүрэн байсан гэх юм уу. Тэгээ юмаа мэдж байгаа байдал нь яг нэг ганц хоёр нэг юм дадлагын хүмүүс байсан. Гэхдээ тэд нар амар хөөрхөн харьцаатай жоохон охтууд байсан болохоор би ч гэсэн ингээл анх юу ч мэдэхгүй ажилд орохоор ийм л байдаг та гэж бодвол харин ч эсэргээрээ хайр хүрээдэж баа. Тэгээ яг удацсан эмчнэр нь бол ажлаа маш сайн мэддэг аятайхан хүмүүс байсан. Тэгээд дунд нь яг ингээд нөгөө анхудаа эмнэлгээр үйлчлүүлж байгаа болохоор одоо эмнэлгийн үйлчлэгээ одоо энэ тогтолцоог ерөөсөй ойлгохгүйгээс болоод стресстэх үе байсан ч гэсэн яг ингээд хаалгаанд ороод бүх юм шийдэгдээ зөвхөн хаалгаан тодорхой болсон үед бол надад бол бүх юм маш easy санагцсан. За тэгээд хаалганы зардал бол ийм байсан. Тэгээ хаалгаанаас гарч ирээд зовиор өвдөлт гэх юм бол мэдээж хаалгаа хэмжээ нь бас зүг зүгээр байна гэж байхгүй. Зовиортой өвдөлттэй байсан. Гэхдээ хамарны яг хаалгаа хийсэн хэсэг бол тэгж амар өвдөггүй. Надад бол наркозонд ороод хаалгаанд орох бол жоохон шокны санагдсан. Тэгээд ямар ч байсан одоо бол би хаалганы 48 цагийн дараа энийг ингээ авахсан гэсэн штэ 2 чихээсээ. Тэгэл би тэрнээс хойш ямар ч асуудалгүй 100% өөрөөр амьсгалж байгаа. Шүүн орой сэрэх байгаа, хоол ам хадах байгаа. Цацлага нэгч цацаагүй ингээд 15 6 хоног чинь. Тэгээ миний амьдралд бас ийм өдөр ирдэг юм байна гэдээ амар гоё баяртай байна. Тэгээд яг хаалгааны үеэр бол туулаад гарах цаг өрөөд бол зөндөө 48 цаг ингээ хамранд чихээстэй уруул ам хатаад ийм амар хэцүү үе ч гэсэн байгаа. Гэхдээ яг энэ үеийг л давчвал би одоо өөрөөр амьсгалны эрүүл болно. Хамар өөрөөрөө ингээ аятайгаа амьсгалж яана гэдэг чинь тарих толгой ямар гоё ингээ өвдөлтгүй байх вэ те. Тэрийгэ бодоод эртхэн энэ асуудлаа шийдэж авах хэрэгтэй байлээ. Тэгээ би эх оноос болохоор одоо чих хоолой хоёрын асуудлыг юу шийднэ гэж юу бодож явж байгаа. Бисаа бичлэгээ эдит хийж аваад юу нэмж яриахаа олчлоо. Дамайг нөгөө нэг хамгийн анх ерөөсөө хаалганы залтдаг гэж хэлж байхад манай эмч надаас суусан байхгүй юу. Гадна талаас нь ер нь янзлах сонирхол байгаа юу гэд. Тэгээ за энэ бол маш их асуудал болсон. Энд хүмүүс ерөөсөө яг 50% таа. 50% нь чиний хамар зүгээр штэ 50% нь нэгэн тал орж байгаагийнх ингээд янзлцсан дээр штэ гэд гадна талаасаа гэдэг нь болохоор одоо тэгээд хамрын өндөрлөх имплант хийх ч юм уу тэрийг хэлж байгаа гэсэн үг байхгүй. Өөртөө бүр ингээд за 40 мөч гараад бүр амар нөгөө зохимоо хүнжаал арьс марс татуулах шаардлага гарах үед л өөртөө мис хүргэе гэж юу бодсон байхгүй. Энэ өндөрлөгөөс харахад нүдэндээ жоохон фейлтэй хүн штэ. Тэгээд 2 3 чудаа энээсээ болж тэр үед одоо жоохон хүүхдээсэн болохоор энийг нэг хүн дээр хүлээж авдаггүй байж ингээл за хаалгаандаа орохосоо ч нэг баг айдаггүй байж тэг ингээл амар зөрөгтэй ингээл Google очичдаг гэсэн. Одоо бол энийг маш нухацтай бодож байгаа. Тэгээд яг хөгшрөх тусам суугаад илүү цэвэрхэн харагдвал надад сайхан л байна. Гэхдээ ер нь бол байнгын тэ нөгөө юм том контур зурж иж арай бууж өгдөг, жоохон сууж өгч харагддаг ийм ах бодоо хохрогоод мөнгөө санхүүгээ өрн байран байж одоо ийм жоохон фейл нүдтэй болцсондоо маш их харамсаж явдаг. Гэхдээ одоо би нэгэн тал миний байгаа төрхийн юм чинь үзэн яддаггүй зүгээр харамсдаг юм гэвэл бол байгаа. Ч гэсэн амар тэнэг хүний эрхийн мэдрэмжгүй тэнэг хүмүүс дандаа хэлдэг хгүй ингээл чи бүр нүдэрээ тоглоулчихжээ моглуулчихжээ гэд би очиж тоглоод өгөөч гэд хэвтэж яахгүй нь ойлгомжтой шүү дээ. Хоёрдугаарт болохоор би яагаад хамраа хийлгэхгүй гэж бодсон бэ гэхээр уг нь бол одоо ингэ шил зүүж би байнгын шил зүүж чаддаггүй гэртээ ч юм уу яг шаардлага таарсан кино үзэх үедээ шилээ зүүждэг.
Тэгээ бусад үед би гадуур хотод дандаа линзтэй явдаг. Тэгээ миний шил зүүж чаддгүй хамгийн том шалтгаан би энэ нь ямар ч хамраны нуруугүй. Ер нь гоо сайхны хаалгаан дээр жоохон сэтгэл зүйн травматай гэх юм уу. Тийм амар хэцүү бол юм биш. Гэхдээ би бол яг одоо яг миний бодлоор бол хүний өөрийн төрхөөс өгсөн тэр нэг өгөгдөл царай. Одоо миний бол одоо царай зүс юмны хэмжүүр гэх юм бол үс шүд арьсан гоё эрүүл нэг тийм ингээ харахад нэг гоё юм эрүүл харагддаг хүмүүс байдаг шүү дээ. Цэвэрхэн юм амар бүр очиод ингээд хүрээд илээд авчмаар нэг тийм төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Би бол ер нь тийм байхыг л айгу гадна талаас гоо үзэсгэлэнтэй гэж боддог. Тогтмол одоо тэ өөрийгөө усанд оруулдаг, ам хамраа угаадаг. Одоо надад тийм л юм хамгийн гол чухал гоо зүүн одоо үнэлгээ болцсон байхгүй юу? Хагалгаагаар юмаа янзлая гэж юусоо бодохгүй. Ямар нэгэн хаалгаа хийлгэх ч юм уу, ботокс хийлгэх ч юм уу тэр тухай бодохоор за чи зүгээр эхлээд тур тэр л чиний хийж чадах одоо өөртөө өгөх одоо гоо зүүн хамгийн том чадах юм чинь л гэж ер нь өөртөө хэлж ер нь байдаг болсон. Тэр элдв бусын хаалгаа ер нь хийлгэж яхаар эхлээд турыг гэдэг бодолтой болсон байхгүй юу? Энэ талаас ерөөсөө янзлуулахгүй гэдгийг эмчтэй хэлсэн чинь манай эмч ч гэсэн зүг байна, сайн бодсон байна гэж хэлсэн. Яг үнэхээр шийдээд янзлж байгаа хүмүүст бол би юм хэлэхгүй. Гэхдээ би бол ер нь цаашдаа одоо нэг том хүн болоод төлөвшөө суудсан бодлын маань хамгийн бат суурьтай байх нь бол би бол өөрийнхөө ямар нэгэн юмтай яс мас одоо нэг тийм таталт маталт одоо нэг тиймэрхүү юмд бол нэг тийм юу үгүй гэж бодохгүй байгаа нэг тийм юм хийлгэж энийг янзлчих гэж юу нэг бодоо болцсон. Одоо эмэгтэй хүнд байгалийнхаа жамаар арьс марс нь одоо ийм болох тиймэрхүү юм дээр бол би одоо арьс татуулах ботокс хийлгэж чангалах ч юм уу тиймэрхүү юм бол хийлгэнэ. А тэрнээс ш одоо тэгээд эрүүгээ шуулах мол хөөх мөх соруулах хамар мамар шонтоолгож хийх нуруу муруу имплант хийлгэх ахиад давхраагаа янзлуулах ч юм уу тиймэрхүү юм бол огт хийлгэхгүй гэдэг дээрээ бүрэн дүүрэн тогтцсон байгаа. Нэмээд нөгөө нэг улсын эмнэлэгч ажил хийдэг хүмүүст лист өгд юм байлээ. Тэгээд лист гэдэг нь болохоор 5-аас доош жил ажилласан хүмүүст бол цалингийнх нь нэг өдрийн 50% нь буцаа олгох ч юм уу би бол хувьдаа тэгж ойлгосон. Тэгээ хаалгааны 5 хоног дараа нөгөө нэг амбулатороор очиж байгаа 5 хоногудаа ингээ нийлүүлээд нийт би 2-7 хоногор лист бүглүүлж байгаа. Тэгээ тийм бас боломж байт юм байлээ шүү. Хэрвээ та ажилтаа гээд хэрвээ явж чадахгүй байгаад байгаа бол үнэхээр эмнэлгээр явж байгаа бол лист бүглүүлэх боломжтой. Тэгээд улсын эмнэлэг дээр очиод хуруугаад харуулж байгаа гэсэн. Би маргааш ч гэсэн явж хуруугаад харуулна. Тэгээ үзэлгээ хийлгээд ингээд явна одоо хэр гайгүй идэх чинь явж ин гэдэг явцаа ингээ харуулад хянуулаад явна гэсэн үг. Тэгээд би ч одоо ажилтай чөлөө авч болохгүй ингээ таг зогсож гэж айлгүйгээр эртхэн эрүүл мэнд нэгт учраас эрүүл мэндээ сайн бодоорой. Тэгээд одоо хаалгаа дууссан би өөрөө гэрээрээ яг ямар одоо өөртөө эмчилгээ хийж аваа гэхлээр эмчээхэн хэлснээр болохоор би наазл нэм гээд ийм нөгөө цацлагыг хамартаа өдөрт 3 удаа цацж байгаа. Тэгээ энэ нь болохоор одоо яг эндээс ингээд юм тайрсан учраас нэг талдаа ингээд дан ийм одоо тийм нэг юм одоо хатангарсаа 5 тогтоод ингээд явж байгаа гэсэн. Тэрнээс тэрийг маань зөөлөж ингэж одоо унгааж өгнө гэх юм уу. За тэгээд энэ нь болохоор би ингээд антибиотик өдрийн 3-аар ууж байгаа. Тэгээд одоо хамгийн чухал гоё юм маань болохоор энэ хамар цэвэрлэгч. Тэгээд энийг ганц хамар нь өвдсөн ч биш. Ер нь одоо яг өвлийн улиралд бол гэр бүлийн гишүүд болгон тогтмол хэрэгжилж ямаар юм байлээ. Энэ болохоор ингээд хамрын давс тэгээд өдөрт 3 удаа за бүр амжихгүй яаж 2 удаа өглөө оройдоо ингээ хамраа сайхан цэвэрлээд яг амаа угаадаг шиг бид нар өдөр тутамдаа хамраа цэвэрлэж явах хэрэгтэй юм байлээ. Хамар цэвэрхэн угаасны дараа бүр амар гоё мэдрэмж төрдөг. Тэгээд давстай усаар энэ бол зориултын ингээ хамар угаагч байхгүй юу? Тэгээ ингэж байгаа. Ер нь бол хамгийн гол мейн одоо миний хамар дээр авж байгаа арга хэмжээ бол энэ. Бэлтэр болохоор би витамин D тэгээ витамин C2 ингээд би жоохон C-гээ жоохон өндөр тунгаар уудаг. Угаасаа өвлийн үеэр жоохон өндөр тунгаар ууцсан дээр ханиад хүрэхгүй амар учраас тэгээ хоёр төрлийн ашигтай бактери өдрөөр нь сонгоод уучна. Одоо уух юм. Одоо тэгэл ер нь өдрөө олон ууж байгаа. Тэгээ кагуми чинь болохоор өөрөө миний ер нь ойлгосноор судалснаар бол цусан дах сахарыг огцом ерөөс өсгдөггүй. Тэгээ ийм олон төрлийн ногоо ерөөсө 70% ногоо 30% жимсэрэг гэсэн баггүй. Тэгээд би бас ер нь жоохон муу ногоо идээд байгаа учраас сахаргүй ийм жимсэрээ ногоогоор юм шахагдсан ийм ундаа өдөр тутамдаа хэрэглэх нь угаасаа сайн байна гэж ойлгоод хэрэглээд байгаа. Тэгээд надад ч гэсэн татаа би өдөрт бол ус тэгээд кагуми 2 ууж байгаа. Энэ дээр нэмээд майлангийн үртэй ус, чаа үртэй ус нэг өнжүүд нэг ингээд ууж байгаа гэсэн. Тэгээ сайн ус уухгүй бол өвөл болцсон болохоор амар хуурайшаад байгаа юм бүх юм гайгүй. Тэгээд одоо болохоор надад байгаа ганцхан зөв өөр гэх юм бол хамарнаас амар их юм нус, цус, нүж хоолилдож айгүй их гарч байгаа. Тэрийгээ би тосороо зөөллөөд сайхан өдөр болгон нийгээд зөөлөх нийгээд тэгээд 1-2 сарын дотор барих юм гам надад
Ингээл листээр гаргаж өгсөн тэр гамаа бас бариад ямар ч байсан бүрэн дүрэн идгээж одоо ингээ хэцүү цаг хугацаа мөнгө алдаж хаалханд орчоод гамаа барихгүйгээр одоо буцаагаад бие муутгах байдгийг гэж юу н жоохон айж байгаа. Тийм болохоор гамаа сайн барьж агаад одоо дахид 1 сар амарж агаад ажилдаа орно. Тэгээд болоо. Тэгээд өөр ч одоо юу яриха баг бүгдийг л ярьчлаа гэж бодож байна. Тэгээд өөр асууж барих юм байвал сэтгэл хэсэгт үлдээгээрээ би чадхаараа хариулж өгье. Тэгээд бичлэгээ маань энэ хүртэл үзсэнд баярлалаа.